Сайн байцгаана уу сурагчдаа. Өнөөдрийн хичээлээр бид нар дифференциал тэгштгэл түүнтэй холбоотой бодлогуудыг хэрхэн бодох, эзэлтийн ерөнхий шалгалтанд ямархуу байдалтайгаар эдгээр төрлийн бодлогууд ирдэг тухай ярилцах болно. Өнөөдрийн хичээлийг Монгол Улсын их сургуулийн математикийн тэнхимийн багш Даян Цолмон хөтлөө явуулнаа. За өнөөдрийн хичээлээр бид нар дараах 4 дэд сэдвийн хүрээнд ярих юм байна. Эхлээд дифференциал тэгштгэл гэж юу вэ? Дифференциал тэгштгэлийн тухай. Дараа нь дифференциал тэгштгэл маань эзэлтийн ерөнхий шалгалтанд ямар байдалтай ирдэг, хэрхэн бодох талаар, за дифференциал тэгшгэлийг хэрэглээний бодлогуудад хэрхэн холбогддог, хэрхэн боддог тухай. За дөрөвдүгээрт нь бид нар ерөнхий шалгалтанд анхаарах санамжийн талаар та бүхэнд анхааруулах болно. За дифференциал тэгштгэл гэж юу вэ гэхээр үл мэдэгдэх функц y болон түүний уламжлалууд хувьсагч x-ийг агуулсан тэгшгэлийг дифференциал тэгштгэл гэж хэлнэ. За дифференциал тэгштгэлийн ерөнхий хэлбэр маань f гэд ийм тэнцүү тэг гэсэн ийм хэлбэртэй байх юм байна. За дифференциал тэгшгэлд оролцсон энэ уламжлалын хамгийн өндөр ирэмбийг нь дифференциал тэгштгэлийн ирэмб гэнэ. За дараах жишээг авч үзье. За энэ дифференциал тэгштгэл мөн үү? Яагаад дифференциал тэгштгэл байгаа юм бэ гэвэл энэ тэгштгэлийн хувьд f(x,y) бид нар ийм байдлаар бичиж болж байна. Өөрөөр хэлбэл ийм хэлбэрт оруулж болж байгаа болохоор энэ бол дифференциал тэгштгэл юм байна. Хамгийн өндөр нь хэддүгээр ирэмбийн уламжлал оролцсон байна гэвэл нэгдүгээр ирэмбийн уламжлал оролцсон. Тийм учраас энэ бол нэгдүгээр ирэмбийн дифференциал тэгштгэл байна. За дараагийн жишээ хэддүгээр ирэмбийн дифференциал тэгштгэл вэ? Та бүхэн харж байгаа. Энэ бол хоёрдугаар ирэмбийн тэгштгэл байна. За дараагийн тэгштгэл бол энэ бол нэгдүгээр ирэмбийн дифференциал тэгштгэл байна. За энэ тэмдэглэгээний хувьд нэг анхааруулах зүйл байна. Бид нар функцийн уламжлалыг y гэдэг дээр нь зураастайгаар штрих гэж нэрлэдэг, ингэж тэмдэглэж байгаа. Тэрнээс гадна dy хуваахан dx гэж бичдэг. За энэ нь бол dy-ийг хуваахан dx гэж бүр яг хуваах үйлдэл гэж ойлгож болно шүү дифференциал тэгштгэл дээр. За тэгэхээр дифференциал тэгшгэлтэй холбоотой бодлого гэж юу вэ? Ерөнхийдөө шалгалтанд дифференциал тэгшгэлтэй холбоотой хоёр төрлийн бодлого ирж байгаа. Нэг нь бол дифференциал тэгштгэлийн ерөнхий шийдийг олох бодлого. Хоёрдугаар төрөл нь болохоор дифференциал тэгштгэл болон анхны нөхцөлийг хамттан өгсөн бодлогын шийдийг олох гэсэн ийм хоёр төрлийн бодлого байгаа. За эдгээрийг тайлбарлаж үз. Жишээ нь y тэнцүү 2x тэгшгэлийг бод гэж байвал энэ бол энэ дифференциал тэгштгэлийн ерөнхий шийдийг олох бодлого байна. Харин y тэнцүү 2x y-ийн уламжлал тэнцүү 2x тэгштгэлийн y-ийн 1 дээрх утга нь 3-тай тэнцүү гэсэн нөхцөлийг хангах энэ шийдийг олох бодлогыг бол бид нар дифференциал тэгштгэл болон анхны нөхцөлийг хамтад нь өгсөн бодлого гэж нэрлэх нь байна. Энэ бодлогын шийдийг олох нь бол арай жоохон нэмэлт ажиллагаа хийгдэг. За дифференциал тэгштгэлийн шийд гэж тэгвэл юу юм бэ? Дифференциал тэгшгэлд орлуулахад үнэн тэнцэтгэл үүсгдэг функцийг дифференциал тэгштгэлийн шийд гэнэ. За дифференциал тэгштгэлийн шийд маань хоёр төрөл байх нь байна. Ерөнхий шийд, тухайн шийд гэж. Ерөнхий шийд гэдэг маань дифференциал тэгшгэлийг бодоход интеграл авах үйлдэл заавал хийгддэг учраас интегралын дурын тогтмол c гэсэн тоо бол шийдэд агуулгадж байдаг. Тэгэхээр ерөнхий шийд гэдэг маань тэгштгэлийн бусад бүх шийдийг гаргаж авах боломжтой багц функцүүдийг бол ерөнхий шийд гэж нэрлэнэ. Харин тухайн шийд гэдэг маань тодорхой нөхцөлийг хангуулахаар ерөнхий шийдэд c гэсэн тогтмолын оронд тодорхой тоон утга оруулан гаргаж авсан функцийг хэлэх нэ. За жишээ нь y-ийн уламжлал нь 2x-тэй тэнцүү гэсэн дифференциал тэгштгэлийн хувьд бол ерөнхий шийд нь x квадрат дээр нэмэх нь c. За c-ийн оронд ямар ч тоо байсан энэ функцийн уламжлал нь 2x-тэй тэнцүү байна. Харин функцийн уламжлал нь 2x-тэй тэнцүү. Тэр функц x-ийн оронд 1 тавихаар 3 гэсэн утга авдаг. Тэгвэл энэ функцийг олъё. За мэдээж хэрэг y-ийн уламжлал тэнцүү 2x гэсэн энэ дифференциал тэгшгэлийг хангаж байгаа болохоор ерөнхий шийд бол x-ийн квадрат нэмэх нь c байх хэвээр. Одоо энэ c-ийн оронд бид нар x-ийн оронд 1 тавихад утга нь 3 гарч ихаар тоо олж орлуулах хэвээр. Тэгэхээр y-ийн хувьсгч x-ийн оронд нь 1-ийг тавихад 3 гарч ихын тулд өөрөөр хэлбэл 1-ийн квадрат дээр нэмэх нь c нь 3 байх хэвээр. Эндээс c тэнцүү 2. Буюу y тэнцүү x квадрат нэмэх нь 2 гэдэг нь бол тухайн шийд.
За энэ бол анхны нөхцөлтэй бодлогын шийд байх нэ. За одоо бид нар дифференциал тэгштгэл, дифференциал тэгшгэлтэй холбоотой бодлого, дифференциал тэгштгэлийн шийдийн тухай мэддэг боллоо. Одоо дараагийн асуудал бол дифференциал тэгшгэлийг яаж бодох вэ? За энд бол шалгалтанд ирдэг дифференциал тэгштгэлийн үндсэн хоёр хэлбэр болох шууд интегралчлах тэгштгэл, хувьсгч нь ялгагддаг тэгштгэлийн тухай ярилцах болно. За эхний хэсэгт бол шууд интегралчлах тэгштгэл. Шууд интегралчлах тэгштгэл гэдэг маань ерөөсөө функцийн уламжлал нь тэнцүүгээд зөвхөн x-ээс хамаарсан функц өгөгдсөн. Өөрөөр уламжлал функц нь өгөгдсөн тохиолдолд y-ийг олох ийм тэгшгэлийг бид нар шууд интегралчлах тэгштгэл гэж нэрлэдэг. За энэ тэгшгэлийг dy тэнцүү fx dx гэсэн ийм хэлбэрт бичээд хоёр талыг нь интегралчлнаа. Тэгэхээр dy-гээс интеграл авахаар y гарна, хойдлын fx dx-гээс интегралыг бодоод энэ тэгштгэл ерөнхий шийд нь гарч ирнэ. За бодлогон дээр авч үзье. За энэ бол нөгөө элсэлтийн ерөнхий шалгалтанд зориулан гаргасан мянган бодлогын жагсаалтын 80 дугаарт байгаа бодлого байх нь шүү. За y гэдэг функцийн уламжлал нь x дээр нэмэх нь 2-тэй тэнцвүүл энэ функцийг ол. За ямар функцийн уламжлал нь x дээр нэмэх нь 2 байхыг олох нь байна. За үүнийг олохын тулд шууд интеграл авна. Интеграл авахаар x дээр нэмэх нь 2-ын интеграл нь хэд боллоо? X квадрат хуваах нь 2 нэмэх нь 2x нэмэх нь c гэсэн. C нь бол дурын тогтмол тоо. За дараагийн жишээ. Мөрийн x, y цэг дээрх налалт нь за нэгийг хуваах нь гэдэг энэ куб язгуур дээр x дээр нэмэх нь 1 бөгөөд энэ мөрийн 7 цэгийг дайрдаг бол мөрийн тэгшгэлийг ол гэсэн бодлого байна. За энэ бодлогыг хэрхэн бодохыг бүгдээрээ харъя. За энэ бол одоо шууд интеграл авах боломжтой. Энэ баруун гар талд нь y ерөөсөө байхгүй байна. Тэгэхээр за энэ бол бодлогын хувьд ямар төрлийн бодлого байна вэ гэхээр анхны нөхцөлтэй. Өөрөөр хэлбэл энэ юу гэсэн үг вэ гэхээр энэ y гэдэг функцийг бид нар хайж байгаа. Энэ функцийг x-ийн оронд нь 7 тавихаар утга нь 7 гардаг. Өөрөөр хэлбэл 7 гэдэг цэгийг дайрдаг гэдэг маань тийм утгатай. За энэ бодлогоо бүгдээрээ бодъё. Мэдээж хэрэг шууд интеграл авлаа. X дээр нэмэх нь 1-ийн хасах 3 зэрэгээс интеграл авахаар 2-ны 3-ыг үржих нь x дээр нэмэх нь 1-ийн 3-ны 2 зэрэг нэмэх нь c гэсэн ийм тогтмол гарах нь байна. За одоо бид нар эндээс c-ийн оронд ямар тоо байвал манай энэ функц маань x нь 7 үед y нь 7 гарах вэ гэдгийг бодож олно. Үүний тулд анхны нөхцлөөс x-ийн оронд 7-г орлуулах юм бол c тэнцүү 1 гарч. Тэгэхээр манай энд олсон энэ шийд бол энэ шийд маань ямар ч дурын тогтмол c гэсэн тоог агуулаагүй. Энэ бол тухайн шийд. Энэ дээр олсон энэ шийд бол ерөнхий шийд байх нэ. За дараагийн хэлбэрийн тэгштгэл маань хувьсгч нь ялгагдах тэгштгэл. За хувьсгч нь ялгагдах тэгштгэл гэдэг маань за энэ y-ийн уламжлал нь fx-ийг үржих нь gy. Өөрөөр хэлбэл x-тэй нэг хэсэг юмыг хаалтан дотор үржих нь y-тэй нэг хэсэг юм хаалтан дотор. Ийм хэлбэрийн дифференциал тэгшгэлийг бол хувьсгч нь ялгагдах тэгштгэл гэж нэрлэдэг байх нэ. За энэ тэгшгэлийг хэрхэн бодох талаар ярилцъя. За энд y-тэй зүйлсийг нэг талд нь x-тэй зүйлсийг нэг талд нь цуглуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл би энэ gy-ийг ийш нь гаргаад dx-ийг нааш нь гаргаж ирэхээр одоо тэгштгэлийн баруун гар тал дандаа x-тэй, зүүн гар тал дандаа y-тэй болно. За хоёрдугаар алхамд хоёр талыг интегралчлах хэрэгтэй. За мэдээж зүүн гар талаас нь бол y-гээр интеграл авна, баруун гар талаас нь x-ээр интеграл авна. За тэгээд энд интегралын тогтмол гээд c гэсэн тоо гарч ирнэ. За 3 дугаар алхамд боломжтой бол y-ийг нь олох хэрэгтэй. Y тэнцүү гээд x-ээс яаж хамаарж байгааг нь ил болгож бичих хэрэгтэй. За хувьсгч нь ялгагддаг тэгшгэлийг бол 1 2 дугаар алхмыг бол заавал хийн, боломжтой бол 3 дугаар алхмыг хийх юм байна. За бүгдээрээ хувьсгч нь ялгагддаг тэгштгэлийн жишээ авч үзье. За энэ бодлогыг харъя. За энэ бодлого бол y-ийн уламжлал гээд бидний түрүүний ярьснаар fx гэдэг функц нь бол x гэж байна. gy гэдэг функц нь бол язгуур дор y гэдэг функц байна. За энэ тэгшгэлийг саяны ярьснараа бодох юм бол хувьсгчийг ялгаад бичвэл ийм болно. За одоо хоёр талаас нь интеграл авъя. За мэдээж энэ y-ийн хас 2 зэрэг гэдгээс y-гээр интеграл авна.
x dx гэдгээс x-ээр интеграл авахаар ийм тэгштгэл үүсэж байна. За эндээс одоо y-гээ олох боломжтой учраас y маань x квадратыг хуваах нь 4 нэмэх нь c1-ийн квадрат байна. За энэ c1 гэдэг маань юу вэ гэхээр энэ c хуваах нь 2 гэсэн тоог би c1 гэд тэмдэглэжлээ. За дараагийн жишээ. За энэ бол нөгөө мянган бодлогын маань 85 дугаарт байгаа бодлого байх нь байна. За энэ дифференциал тэгштгэлийн шийд функцүүдээс тэг нэг цэгийг дайрсан графиктайг нь ол. За энэ мэдээж бас анхны нөхцөлтэй бодлого байна. Өөрөөр хэлбэл x-ийн оронд тэгийг тавиад бодох юм бол хариу нь 1 гардаг. Тэгээд энэ уламжлалын тэгштгэлийг хангадаг ийм дифференциал тэгштгэлийн шийдийг олох бодлого байна. За хувьсгчийг ялгаж бичээд интеграл авах юм бол ийм болж байна. Эндээс одоо y-гээ олох юм бол ийм. За тэгээд тэг нэг гэсэн цэгийг дайрсан учраас өөрөөр хэлбэл энд бид нар x-ийн оронд тэгийг орлуулахад хариу нь 1 гарч байх ёстой. Тэгэхээр энэ нэг бодохоор c1 нь 4 гарч. Өөрөөр хэлбэл манай энэ дифференциал тэгштгэлийн шийд бол 4-ийг үржих нь y-ийн x хасах нь 3. За ийм болж байна. За энэ y тэнцүү c1 y-ийн x хасах нь 3 гэдэг бол энэ анхны нөхцөлийг тооцохгүйгээр зөвхөн энэ дифференциал тэгштгэлийн ерөнхий шийд бол. Харин c1-ийн оронд 4-ийг тавьсан бол тэг 1 гэсэн цэгийг дайрдаг тухайн шийд гарч ирж байна. За дифференциал тэгштгэлийн хэрэглээтэй холбоотой бодлогууд бол ерөнхий шалгалтанд нэлээд их ирдэг. За эдгээр дотор бол экспоненциал өсөлтийн загвар буюу энэ загвараар бол хүүгээс хүү оддог банкны хадгаламж, хүн амын амтны тоо толгойн өсөлт, за цацраг идэвхт бодисын задралын хэмжээ, хүний биед орсон эмийн бодисын үйлчлэл, түүний одоо шингээгүй үйлдэлсэн хэмжээг тооцоолох зэрэгт бол энэ загварыг хэрэгэлдэг. За энэ экспоненциал өсөлтийн загвар гэдэг маань ерөөсөө dy dt буюу y-ийн уламжлал нь k үржих нь y гэсэн ийм дифференциал тэгштгэлээр тодорхойлогддог загваруудыг бид нар экспоненциал өсөлтийн загвар гэж нэрлэдэг. За энэ k нь бол юу вэ гэхээр өсөлтийн тоо хэмжээний өөрчлөлтийн хувийг харуулсан ийм тогтмол тоо байна. За энэ дифференциал тэгштгэл маань хувьсгч нь ялгагддаг тэгштгэл. Өөрөөр хэлбэл y-ийг ийш нь 100 гартал руу гаргаад t-гээ баруун гартал руу гаргачих юм бол ийм шийд гарч ирдэг. За энд y 0 гэдэг нь бол t тэнцүү тэг үеийн функцийн утга юм аа. За энэ k-гийн утга нь бол юу вэ гэхээр жишээ нь банкны хадгаламж дээр бол k жилийн хүү байна. За амтны тоо толгой өсөлтийн хурд зэрэг нь бол энэ k-гаар төлөөлөгдөж байгаа маа. Хэрвээ энд k нь тэгээс их байвал энэ загвараар илэрхийлэгдэж байгаа тоо хэмжээгээр илэрхийлэгдэж байгаа зүйл бол өснө. K нь сөрөг байх юм бол y нь буурдаг функц гарах юм байна. За дараагийн жишээ. За банкнд мөнгө хадгалуулахад жилийн 10% хүүтэй өсдөг гинэ. За энэ банк нь бол хүүгээс хүү боддог ийм журамтай бол Т хугацааны дараа хадгалуулсан мөнгөний хэмжээ ийм дифференциал тэгшгэлийг хангадаг. Тэгвэл энэ Т хугацааны дараа хадгалуулсан мөнгө хэрхэн хувьсаж, хэрхэн нэмэгдэхийг олоо. ST гэдэг функцийг ол гэж. За тэгэхээр энэ бол бидний саяны үзсэн экспоненциал өсөлтийн загвар байна. Өөрөөр хэлбэл k-гийн оронд 110 буюу 11 гэсэн тоо байна. Тэгэхээр энэний шийд маань энэ тэгштгэлийн шийд бол S0-ыг үржих нь y-гийн kt буюу тэг 11 t. Тэгэхээр бол t жилийн дараа бол ийм хэмжээний мөнгөтэй болох юм байна. S0 гэдэг маань анх удаа банкнд данс нээлгэхдээ хийсэн, хадгаламж нээлгэхэд хийсэн мөнгөний хэмжээ. За дараагийн бодлого. Хүн амын өсөлт дараах дифференциал тэгшгэлээр өгөгдсөн гэж. За энэ дахиад нөгөө экспоненциал өсөлтийн загвартай функц байна. Энэ бол p-гийн уламжлал k үржих нь p. За хэрв анх 200 мянган хүн байсан бол t хугацааны дараа хэдэн хүн болох вэ? За мэдээж энэ бүгдээрээ хүн амын өсөлтийн загвар учраас хариугаа шууд бичих юм бол энэ
Манайд бол P0 нь 200 мянга гэсэн 200 мянгаыг үржих нь Y-ийн kt гэсэн. Шийд нь ингэж бичигдэх юм байна. За дараагийн жишээ. Агаарын бохирдлын концентрац аажмаар буурдаг бөгөөд дараах тэгшитгэлээр илэрхийлэгдэнэ гэж. За хэрв бохирдлын эхний концентрац 100 байсан бол 10 цагийн дараа 50 болсон бол 20 цагийн дараа бохирдлын түвшин хэд байхыг олоо. За тэгэхээр энэ дээр бол мэдээж юу өгөгдсөн байна вэ гэхээр яг бохирдол хэмжиж эхлэхэд 100 байсан. 10 цагийн дараа 50 болсон. Тэгвэл 20 цагийн дараа хэд болохыг тооцож олох юм байна. За үүнийг хэрхэн хийх вэ гэхээр за энэ бол экспоненциал өсөлтийн загвар учраас энэ CT гэдэг функц бол энэ 100 яагаад гарч ирсэн бэ гэхээр 100 бол хэмжилт эхлэхэд гарсан, өөрөөр хэлбэл хугацаа T тэнцүү тэг үеийн утга нь 100. За бид нар одоо энэ K-г олох хэрэгтэй. K-г олж иж бид нар 20 цагийн дараа бохирдлын түвшин хэд байхыг тооцож гаргах нь шүү дээ. За K-г олохын тулд биднэрт өгсөн мэдээлэл маань юу вэ гэхээр 10 цагийн дараа бохирдол 50 болсон гэдгийг ашиглана. Өөрөөр хэлбэл 10 цагийн дараа ийм болох ёстой. Энэ нь 50 байсан. За тэгвэл одоо бүгдээрээ эндээс K-г олох юм бол мэдээж хоёр талаас нь логарифм аваад K маань ийм гарч байна. Натурал логарифм 2-ыг хуваах нь 10. За одоо тэгвэл 20 цагийн дараа бохирдол хэд байхыг тооцоолж үзэх юм бол за энэ K-гийн оронд бүгдээрээ энэ натурал логарифм 2-ыг хуваах нь 10-ыг тавина. За энэ нь бол Y-гийн хасах 2-ыг үржих нь натурал логарифм 2 зэрэг бол 4-ний 1 гарна. Тэгэхээр энэ бол 25 гарах нэ. Өөрөөр хэлбэл 20 цагийн дараа 2 дахин багасаад 25 болсон байх нь. За дифференциал тэгштгэлийн хэрэглээтэй холбоотой элсэлтийн ерөнхий шалгалтанд ирдэг бодлогуудын нэг төрөл бол биетийн хөрх хуулийн тухай. Энэтэй холбоотой дифференциал тэгшитгэлүүд байгаа. За энэ Ньютоны хөрх хууль гэж нэрлэгддэг. Биеийн хөрх хурд нь биеийн температур ба орчны температурын ялгууртай шууд пропорционал байна гэсэн ийм хууль байгаа. За энэ хуулийг дифференциал тэгшитгэлээр илэрхийлэх юм бол биеийн температурын хөрх хурд гэдэг бол энэ температурын өөрчлөлт. Өөрөөр хэлбэл энэ температурын өөрчлөлтийн хурд. Энэ нь биеийн температур T болон орчны температур T02-ийн зөрөөтэй шууд пропорционал байна. За тэгээд энэ хасах K-г нь бол эерэг тоо гэж үзэж байна. За энэ дифференциал тэгшитгэлээр бол биеийн одоогийн температур илэрхийлэгддэг байх нь байна. За энэ дифференциал тэгшитгэл бол одоо ингээ харахаар хувьсгч нь ялгагддаг тэгшитгэл байна. Хувьсгчийг ялгаад бичвэл ийм болж байна. Өөрөөр хэлбэл том Т-тэй юмнуудаа нэг талд нь, жижиг Т-гээ нэг талд нь гаргах юм бол ийм болж байна. За энд хувьсгч нь ялгцсан учраас хоёр талаас нь интеграл аваад хариугаа гаргах юм бол биеийн температур ийм хуулиар хүрдэг байх нэ. За энэ Т0 гэдэг нь бол хугацаа эхлэхэд би ямар температуртай байсан түүнийг хэлж байгаа. За энийг бүгдээр жишээн дээр авч үзье. За халуун кофе 100 градус байсан ба өрөөний температур 20 градус. Кофений хөрөх хурд ийм тэгшитгэлээр илэрхийлэгддэг. За хэрв 10 минутын дараа кофе 80 градус болсон бол 20 минутын дараах температурыг ол. За тэгэхээр бүгдээр одоо энэ K-г мэдээж олох хэрэгтэй болно. K-г олоход биднэрт ямар мэдээлэл байна вэ гэхээр 10 минутын дараа 80 болсон гэдэг бол K-г олоход хэрэгтэй мэдээлэл. Тэгэхээр одоо K-г олсны дараа бид нар 20 минутын дараах температурыг олох боломжтой болох юм аа. За тэгшитгэлийн ерөнхий шийдвэр бид нар сая гаргасан ийм байгаа. 20 дээр нэмэх нь 20 гэдэг нь юу вэ гэхээр орчны температур. 100-аас хасах нь 20 гэдэг бол орчны температур болон биеийн ишний температурын зөрөө. Тэгээ Е-гийн хасах КТ. Өөрөөр хэлбэл 20 дээр нэмэх нь 80-ыг үржих нь Е-гийн хасах КТ гэсэн ийм хуулиар биеийн температур өөрчлөгдөх юм байна. За одоо бүгдээрээ 10 минутын дараа өөрөөр хэлбэл жижиг Т-гийн оронд 10 тавихад 80 гарч исэн. За тэхийн тулд одоо К-г бодож олно.
За өөрөөр хэлбэл бид нар жижиг Т-ийн оронд 10 тавьчих юм бол ийм тэгштгэл үүснэ. Энэ тэгштгэлээс К-г бодож тооцоолох юм бол ийм гарч байна. За одоо тэгвэл 20 минутын дараах кофений температурыг үзье. За мэдээж манай тэгштгэлийн шийд энд байна. Одоо К-гийн оронд энийг тавиад Т-гийн оронд 20-ыг тавих хэрэгтэй. Энэ байна. За ингээд бодох юм бол энэ бол 65 градус гарах нэ. Өөрөөр хэлбэл 100 градустай байсан кофе 20 градусын температуртай өрөөнд 20 минут тавихад 65 градус болж хүрэх юм байна. За өнөөдрийн ярьсан сэдвийн хүрээнд бид нар элсэлтийн ерөнхий шалгалтанд дифференциал тэгшгэлтэй холбоотой бодлого ирүүл эхлээд өөрсдөөсөө дараах 3 асуултыг асуух ёстой. Нэгдүгээр асуулт маань юу вэ гэхээр тэгштгэл ямар хэлбэртэй байна гэдгийг харна. Өөрөөр хэлбэл шууд интеграл авахар байна уу? Эсвэл хувьсгч нь ялгадаг арга хэрэглэх нь үү? За эсвэл экспоненциал өсөлттэй ийм томьёотой байна уу? Эдгээрийг бид нар нэгтэлж харах хэрэгтэй. Хоёрдугаарт нь тэгштгэл анхны нөхцөл өгсөн үү? Өөрөөр хэлбэл бодлого маань ерөнхий шийд ол гэсэн бодлого байна уу? Эсвэл тухайн шийд ол гэсэн бодлого байна уу гэдгийг тодруулж харах хэрэгтэй. Энэ дээр бол анхны нөхцөл өгнө гэдэг маань яах вэ гэхээр тухайн цэгийг дайрсан эсвэл x нь тийм байхад y нь тийм байдаг гэсэн нөхцлүүдийг бол хэлж байгаа. За дараа нь энэ бол хэрэглээний бодлого байна уу? Үгүй юу гэдгийг үзнэ. Хэрвээ хэрэглээний бодлого байвал энэ экспоненциал загвар уу? Эсвэл Ньютоны хөрөх бодлого уу? Эсвэл одоо бусад төрлийн бодлогууд байна уу гэдгийг харсны дараа бид нар бодох аргаа сонгох хэрэгтэй. За элсэлтийн ерөнхий шалгалтанд бол ер нь ийм л төрлийн бодлогууд ирж байгаа. За шалгалт өгж байгаа, шалгалт бодлого бодож байгаа сурагчдын гаргадаг нийтлэг алдаа бол ажиглахад бол интеграл авахдаа энэ тогтмол тоог нь орхидог. Өөрөөр хэлбэл 2x-ээс интеграл авахаар x квадрат биш, x квадрат нэмэх нь c байх ёстой. Энэ тогтмол c-г орхисноос болоод тухайн шийдээ олох аргагүй байдалд очдог. За хоёрдугаарх нь болохоор анхны нөхцөлийг ашиглахгүй. Өөрөөр хэлбэл өгсөн анхны нөхцөлийг ашиглахгүй бол бид нар тухайн шийдийг олж чадахгүй. Гэтэл хариун дотор бол ерөнхий шийд биш тухайн шийдэл байх ёстой. Бид нар тэр тухайн шийдийг олж сонгож чадахгүй байх нь. Тэгэхээр заавал энэ анхны нөхцөлийг өгсөн байвал заавал ашиглах ёстой. За 3 дугаарт интеграл бодохдоо ихэвчлэн биднэрт хамгийн хэцүү хэлбэрийн интеграл нь бол ийм хуваахтай л интеграл байгаа. Нэгийг хуваах нь. Энэ интеграл дээр модулыг мөрөх юм бол бас алдаа гардаг. Ялангуяа тухайн шийдийг олоход модулыг орхисон тохиолдолд алдаа гарах нь их биш шүү. За дөрөвдүгээрт нь за энэ Ньютоны хөрөх тэгштгэл дээр энэ хасах К гэдэг тэмдгийг мартав. Бусад тэгштгэл дээр ч гэсэн тэмдгүүдийг сайн анзаарч чийжл тогтоогоорой. За дөрөв дээр нь бол одоо бид нар энэ хагас задралын томьёон дээр хагас задралын томьёо маань бол экспоненциал өсөлтийн загвараар бодогддог. Тэр үед К нь бол ийм томьёогоор тодорхойлогддог шүү. Натурал логарифм 2-ыг хуваах нь Т1 хуваах нь 2. За тэгээд саяны хэлсэн ярьсан зүйлсүүдээ нэгтгээд хэлэх юм бол шууд эхнийх нь бол шууд интеграл авах тэгштгэл ийм байдлаар бодогдно. Хоёр дахь нь бол экспоненциал загвар. За гурав дахь нь бол ийм энэ хувьсгчны ялгадаг тэгштгэл байна. Шийд нь ийм байгаа. За дөрөвдөх нь язгуур дор Y-тэй энэ бас л хувьсгчны ялгадаг тэгштгэл шийд нь ийм байдлаар олдно. За эдгээр томьёонуудыг тогтоож аваад шалгалтандаа сайн бэлдээрэй. Эдгээр томьёонууд болон санамжуудыг бол ерөнхий шалгалтанд зориулсан мянган бодлогын доторх дифференциал тэгштгэлийн агуулгаас түүж аваад эдгээрийг бэлдсэн байгаа. За ингээ өнөөдрийн хичээлээр бид нар дифференциал тэгшгэлийг хэрхэн бодох, бодох аргаа хэрхэн сонгох, хүмүүсийн гаргадаг нийтлэг алдааг давтахгүй байх талаар ярилцлаа. Шалгалт өгж байгаа сурагчдаа амжилт хүсье.